15-ны өдөр сонгуулийн ерөнхиөрөө хуралдаж саналын хуудасны загварыг бол баталсан. Саналын хуудасны загвар бол одоо 4 янзын саналын хуудасны загварыг баталсан. За 1 мандаттай тойрогт нэр дэвшигчийн саналын хуудасны загвар, 2 мандаттай тойрогт нэр дэвшигчийн одоо 2 мандаттай саналын хуудасны загвар, 3 мандаттай саналын хуудасны загвар, гадаад улсад одоо ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг авах саналын хуудасны загвар гэсэн ийм 4 төрлийн саналын хуудасны загварыг бол 15-ны сонгуулийн ерөнхиөрөөний хурлаар хэлэлцээд бол зөвшөөрсөн юм шийдвэр гаргасан. За саналын хуудасны загвар 4 янз байна гэсэн. За нэг одоо бүх саналын хуудаснууд бол ийм 2 хэсэгтэй. Тойрогт нэр дэвшигчийн төлөө нам эвслийн төлөө ингэ санал өгөх юм 2 хэсэгтэй байна. Энэ хар хэсэг нь бол тойрогт нэр дэвшигч эдийн нэрс байна. Энэ доод хэсэгт нь бол одоо нам эвслийн төлөө санал өгөх энэ хэсэг байгаа. За ерөөсөө бүх саналын хуудас адилхан юм байгаа. За гадаадын иргэдийн саналыг авах, гадаад байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах саналын хуудас бол ерөөсөө зөвхөн нам эвслийн төлөө ийм юу байж байгаа. Ийм тусгай зорилттой үзгээр сонгогч тэмдэглэгээ хийнэ. За би одоо ингээд нэг мандаттай тойрогт явах гэхээр та өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн өмнөх дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ гэж байгаа. Нэг хүний төлөө саналаа өгнө гэсэн. Нэг мандаттай тойрог. Энэ хаана байна вэ гэхээр зэрэг Булган, Говьалтай, Өмнө Говь, Сүхбаатар, Дунд Говь, Дорн Говь гэсэн 6 аймагт бол нэг мандаттай саналын хуудас очино. Энэ 6 аймагт байгаа сонгогч бол нэг хүний төлөө саналаа өгнө гэсэн. Одоо жишээлх юм бол ингээл нэг хүнийг л ингэж дугуулж удах нь шүү дээ, тий? Мөн нэг намыг бол яг бас дугуулж удна гэсэн. Ингэж саналаа өгнө. За нийслэлийн иргэдийн хурлын саналын хуудас бол 2 талтай байна. Одоо ингээд энэ их хурлынх байна, тий? Их хурлын саналын хуудсыг тэмдэглэчээд за эргүүлээд ард талд нь бол нийслэлийн саналын хуудас байна. Ийм 2 талтай байна. Энэ машин бол зөвхөн энэ дугуйд байгаа тэмдэглэгийг л уншина. Энийг одоо янз бүрийн сахилгагүйд ч юм уу сонгуулийг бодлоонтуулах гэж хийсэн тийм тэмдэглэгийг бол энэ машин уншихгүй, угаасаа үйлдвэрлэхдээ тийм тэмдэглэгийг унших зорилтгүй хийгдэж байгаа. Тэрийг бол манай сонгогчд бол сайн ойлгох хэрэгтэй. Бид бол энэ дотор хийсэн тэмдэглэгээ гэж үзнэ. Энэ дотор тэмдэглэгээ хийхдээ бол бас алдаа гаргаж болно. Тэрийг өөр тэмдэглэгээ гэж бас үзэхгүй үгүй юу гэдгийг сонгуулийн ерөнхиөрөө журам гаргана. Ямар тэмдэглэгийг тэмдэглэгээ гэж үзэхгүй, ямарыг өөр тэмдэглэгээ гэж үзэхгүй гэдгийг бид бол ойрын үед бол журам гаргана. Сонгуул одоо сонгогч хэрхэн оролцож тэмдэглэгээ хийх үү гэдэг одоо ийм тухай журам гаргана. Энийг одоо боловсруулагдаад дуусах шатандаа явж байна. За энэ журам тодорхой болсны дараа бол бид одоо иргэд сонгогчтой хандаж одоо бас сурчлагаа явуулна. Ямар тэмдэглэгийг тэмдэглэгээ гэж үзэх үү, ямарыг өөр тэмдэглэгээ гэж үзэх үү гэдэг одоо энийг бол бид бол тэр үед нь бол одоо энэ бүхэл мэдээллийн хэрэгсэл тэгээ өөрийн сайтуудаараа тавьж сурталчилна. За үүнээс гадна бол эрүүгийн хуулинд бол нэг одоо заалт орсон. Энэ юу гэхээр зэрэг сонгуулийг одоо бодлоонтуулах хэрвээ одоо санаатаагаар одоо ингэ сонгуулийг бодлоонтуулах ийм үйлчлэгээ явуулах юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. За энд эрүүгийн хариуцлага дотор бол эхлээд торгох заалт байж байгаа. Дараа нь баримтлах заалт байж байгаа. За ийм заалтууд бол байгаа шүү. Тийм учраас бол бас ингэж одоо сонгуулийг бодлоонтуулах зорилгоор янз бүрийн одоо хууль бус тэмдэглэгээ хийхийг бол манай сонгогчд бол ийм үйлдэл битгий хийгээрээ, ийм үйлдэл хийхгүй гэдэгт нь бол сонгуулийн ерөнхиөрөө итгэж найдаж байгаа шүү гэдгийг хэлээ тий.